Шинэ судалгаагаар судлаачид зөвхөн энгийн сэдвээр өдрийн тэмдэглэл бичигсдээс илүүтэй талархлын тэмдэглэл хөтөлж байсан бүсгүйчүүдийг онцлон хамруулжээ. Судалгааны үр дүнд өдөр бүр тухайн өдөртөө өөр тохиолдсон таатай зүйлсийг бичиж, байгаа зүйлдээ талархаж буйгаа өдрийн тэмдэглэлтэд буулгасан 16 эмэгтэйн тархины уур тайлсны айдас болон эрсдлийг илэрхийлдэг хэсэгт тодорхой өөрчлөлт мэдэгдэж байгааг анзаарчээ. Судлаачид 18-аас 27 насны бүсгүйчүүдэд хандив тусламжийн байгууллага болон мөнгөн тусламж хүлээн авч буй дүрсийг үзүүлсэн ба 3-7 хоногийн турш талархлын тэмдэглэл хөтлсөний дараа мөн дүрсийг үзүүлэхэд илүү их баярлаж хөөрч байсныг онцолсон байна. Мөн оролцогчдын өөрсдийнх нь дансанд мөнгө шилжин орж буй дүрсийг үзүүлсэн ба энэ үеийн тархины хариу үйлдлийг судалжээ. Үр дүнд нь бусдад туслах үед буюу хандивын дансанд мөнгө орох үед илүү их сэтгэл ханамж авч байгаа хариу үйлдэл үзүүлж байгааг тархины наривчлсан зурганд буулгасан байна. Судалгааны багийг ахлагч Америкийн нэгдсэн улсын Орегоны их сургуулийн сэтгэл судлалын тихмийн судлаач Кристина Карнс хэлснээр бид өөрсдийн амьдралдаа байгаа зүйлстэй талархалтай хандаснаар тархин тэр хэмжээгээр аз жаргалтай байна гэсэн мэдээлэл очиж сэтгэл зүйн хувьд маш сайн нөлөөтэй байдаг гэдгийг хэлжээ. Цаашлаад бусдад энэ сайн сайхнаа хуваалцах, жишээ нь хандив өгөх зэрэг тусламжийн үйлдэлээс сэтгэл ханамж авч эхэлдэг байна. 2017 онд судлаач Ульрих Мейерийн хийсэн судалгаагаар мөн хүмүүс нас ахих тусам илүү инэрэнгүй, нинжин сэтгэлэн давмгайлдаг хэмээн дүгнэлт гаргасан юм.